За бордын сургуульд сурснараа хүүхэд илүү нээлттэй олон төрлийн мэдлэгийг давхар олж авч чадж байгаа. За хотод сурдаг хүүхэд бордын сургуульд сурдаг хүүхдийн ялгаа нь ерөөсөө бие даах чадвар дээр суралцах чадвар дээр илүү их тодорхой харагдчихэдэг. За хотод байдаг хүүхэд болохоор шууд нөгөө ээж автайгаа ойрхон сургуулаа тарлаад шууд гэртээ арих боломжтой. Бордын сургууль дээр байдаг хүүхдүүд болохоор бүтэн 24 цагийн турш ерөнхийдөө асрагч багш, дотор байрны багш байгаа ч гэсэн түлхүү өөрөө юм бие даах чадвар нь илүү байдаг. Тэгэхээр хүүхэд юм чинээр суралцах, за хамтарч амьдарч суралцах, чинь найз нөхдөд болох гэдэг тал дээр хүүхэд илүү бие даах чадвар нь илүү сайн хөгжиж байна. За ээж аав нартай бол нэг энд бол айх хэрэггүй л гэж хэлнэ. Ээж аав нараа хүүхдээ айж байгаа болов, даарж байгаа болов, үлсэж байгаа болов, чангаж байгаа болов гэж айгүйх боддог. Дотор байр нь болохоор дотор байрны багш нар яг ээж шиг л үүргийг давхар биелүүлдэг болохоор дотор байрны бүх хүүхдүүд болохоор миний хүүхэд гэсэн сэтгэл зүгээр ханддаг болохоор тэр тал дээр бол айхаас байхгүй л гэж. За намайг хүүхэчрийн Далгармаа гэдэг. Би сургуулийн өмнөх боловсролын сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлээр төгссөн. Хүүхдтэй л ажилтдаг ажил хийнэ гэж явсаар агаад тэгээд дотор байрны багш болсон. За дотор байрны багш нь болохоор хүүхдийг ерөөхдөө яг л нэг утгаараа ээж шиг нь өвдөж гин үү, яаж гин, сэтгэл санаа нь ямар байна, гэр орноо санаж гин үү, хичээлдээ явж чадж гин үү, юун дээр болохгүй байгаад өөрийнхөө охтуудтай хамтарч найз нөхөрлж чадж гин үү гэдэг дээр нь илүү төлхөө ажиллаж өгдөг. Тэрнээс гадна нөгөө хүүхдийн дадал хвшил дээр нь хувийн дадал хвшил дээр нь илүү ажиллаж өгдөг. Хувцас яаж ивэх, за өглөө босоод нүүр гараа угаах, шүдээ угаах, за усыг тогтмол уух гэдэг зүйл дээр нь илүү их ажиллаж өгдөг гэсэн үг. 9 сард ирсэн хүүхэд маань жоохон айц төгшүүртэй би өөр нь яг яах гэж байгаа вэ? Дээрээс нь сургуулийн өмнөх боловсролоос бага сургууль руу шилжиж байгаа болохоор нөгөө сурагч гэдэг юмдаа тасгаад ер нь бол нэлээ шинэ ертөнцтэй танилцаад тийм байдаг. За 10 сар, 11 сар, 12 сард яваад ирэхээр энэ чинь сургууль юм бэ ш, энэ чинь дотор байр юм бэ ш, би ингэх ёстой юм байд юм байна. Ийм дөрвөн журамтай юм байна. Ингэх ёстой юм байна гэдэг хүүхд танилцаад тэгээд дээрэс нь тасан цогцоод ирж байгаа болохоор 10 сар 11 сараас илүү хүүхэд илүү нээлттэй, чөлөөтэй, өөрийнхөө санаа бодлыг илэрхийлэхдээ хүртэл чөлөөтэй болж ирдэг. За хүүхэд ганцаардаад эсвэл ээжигээ санаад ийм тохиолдлууд маш их гардаг. За тэгээд энэ үед нь болохоор аль болох хүүхдийг тайвшруулад, ярилцаад тэгээд сэтгэл зүйчтэйгээ болон нийгмийн ажилтнтайгаа хамтарч ажиллаж өгдөг байгаа. За тэгээ бүр болохгүй бол нөгөө нэг 9 сард 14 хоног нөгөө тасах хөтөлбөр гэж явдаг болохоор ээж аавын дуудаад хаяа уулзах боломжтой байдаг. Бүр ээж аавтай уулзахгүй гэсэн үг биш. Тэгээд ээж аавтай хамт уулзуулаад, за хамт байрлаад тэгээд хүүхдийг тасан цогцох явцад суралцаж өгдөг. Үр дүн нь бол маш хүүхэд бие даах чадвартай бага наснаасаа суралцж байгаа гэсэн үг. За хүүхдүүд яг том болоод ахлах ангид ороод гадуур дотор яваад найзуудтайгаа ингээд цагийн өнгөрөөгөөд бие даах чадвар дээр илүү суралцдаг юм шиг санагдаад байдаг. Бага ингээд бордын сургуульд 1-р ангиас явчихаар хүүхэд бүр бага наснаасаа эхлээд бие даах чадвартай суралцаад тэгээд ингэж болох юм байна, ингэж болохгүй юм байна, би ингэх ёстой юм байна гэдэг чиг үүргийн хүүхдэд бага наснаасаа илүү мэдээд авчиж байгаа болохоор цаашаа суралцах. За бордын сургууль маань олон улсын сургууль болохоор хүүхдэд гадагшаа дотгошоо явах үед нь энэ нь болохоор танил мэдрэмж байх болохоор ер нь бол багтад нь бордын сургуульд явчих юм бол хүүхэд бусад хүүхдээс илүү нээлттэй, чөлөөтэй тийм байх болов уу гэж бодож байна.